томоохон төсөл компани юм уу эсвэл санхүүгийн одоо мөнгө хүүлдэг схем юм уу гэдэг ийм эргэлзээтэй байдалд хүрсэн. За эндээс би бас нэг зүйлийг онцлмоор байгаа. Ер нь өнөөдөр бас яригдлаа. Дубайн гэрээгээр бол 6 тэрбум долларын зээл авах нэмэлт эрх олгосон, тэрбум долларын татврын хөнгөлөлт үзүүлсэн 2010-аас 12 оны санхүүгийн бүх тайлангуудыг хүлээж авах ийм зүйлүүдийг шийдсэн. Эндээс бас асар хэмжээний авралууд амссан. За тэгээд давхар татврын гэрээний асуудлыг би бас хөндөж асуулаа. Давхар татврын гэрээ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсаас тэр их хэмжээний хүүгийн зардал аваад за менежментийн зардал аваад тэндээс уг нь 20% татвар төлөх ёстой байхгүй юу? Гадагшаага шилжүүлээд авчиж байгаа. Тэр мөнгө гадагшаага шилжүүлж явахдаа ямар ч татваргүй авсан тэквэр. Тэхийн тулд хувь нөлөөчдийн гэрээн дээр давхар татварыг тогтворжуулах буюу 20%-ийг тэгээр тооцно гэд заалт оруулсан. Rio Tinto-гийн оюутлогоос үрж байгаа ашгаа Нидерланд руу шилжүүлж авч байгаа. Нидерландын байгаа компани руу. Монгол улс, Нидерланд улс хоёр хоорондоо давхар татврын гэрээтэй буюу харилцсан тэр улсуудад ашиг олсон компаниуд нь бие биend рүү ашиг орлогоо шилжүүлэхдээ 20% татварыг авахгүй тэг хувьтай байна гэд ийм гэрээтэй байсан. Тэнгууд оюутлогын гэрээ байгуулж явах үед энийг цуцлсан ч гэсэн тооцохгүй гэд тэгээр л тооцно гэд ингээ гэрээсэн. Энийг ойлгохгүй тухайн үедээ хүн байна гэж бол байхгүй. Тэгэхээр гих мэтлээ мэдчихэж байгаа ч хийсэн зүйлүүч байх шиг байна. Эсвэл мэдхгүй хийсэн зүйлүүч байх шиг байна. Ийм ноцтой асуудлуудыг бол одоо их хурлынхаас энэ төр хорооноос их хурл руу тогтоолын төсөл санаачилж оруулна. Энэ дээр бол тусгай зас залруулах ёстой гэсэн байсан шүү дээ. За их хурлаас тогтоолын төсөл гараад батлагдана гэдэг бол хууль гэсэн үг баг. Энийг засгийн газар хэрэгжүүлэх бүр үүрэгтэй. Энэ удаагийн парламент байна уу, дараагийн засгийн газар байна уу? Хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр бол их хурл дээр бид нар бас төр хорооноос саналуудаа оруулаад их хурл дээр бас хэлсэн шүү дээ энэ чинь. Саналууд орно. Ингээд энэ үнэхээр Монголын ард түмний өрт хөгөөжийг тэр үндсэн хуулийн 6-гийн 2 заасан, ашигт төлөвлөлийн тухай хуулийн 35-ын 5 заасан дагуу дийлэнхийн хүртэхээр ийм л зохицуултуудыг оруулна. Ингээд шахаад явна. Тэр энэ бол өөрөө засгийн газарт өгж байгаа том хүч дэм гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр засгийн газар хоёр ажлын хэсэг гарцсан хэлцээр хийж байгаа. Нэг нь хүүгийн, нөгөөх нь онтрогийн гэрээтэй холбоотой. Хяншил хороо хэрвээ байгуулагддаг байсан бол энэ ажлын хэсгүүд хэр үр дүнтэй ажиллах байсан бэ гэдэг нь бас эргэлзээтэй. 2018 онд энэ хүүг бууруулах боломж нь байсан шүү дээ. Гэтэл хийгээгүй. Тэгэхээр энэ хэн шалгах төрөөрөө байгуулагдсанараа болвол бас энэ оюутлогын асуудлуудыг олон нийтийн анхааралд оруулж, тэр тусмаа парламентын анхааралд оруулж, засгийн газрыг бас энэ хүүг бууруулах асуудалтай санаачлагтай ажиллах шахсны үр дүнд эхнээс бас хэлцээрүүд намжилттай болоод урьдчилан байдлаар протоколууд зураад хүүгээ бууруулын амтэр гэдэг ихнийх нь юунууд үр дүнгууд гараа явчих. Яригдсан байна. Өнөөдөр тухайлбал гэрчнэрийн нэг нь мэдэгдэжээ л шүү дээ. 1 тонны $50 авдаг цементийг оюутлоо $100 авсан байна гэж. За Петровичнаас авсан нефтийн бүтээгдэхүүн хамаагүй өндөр дүнтэй байна ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар зардлыг нэмэгдүүлсэн зүйлүүд бол асар их байгаа. Одоо уул уурхайн төслүүдэд бол маш өндөр үнэлгээтэй тоног төхөөрөмжүүд ашигладаг. Тэд нар бол цаанаасаа худалдаа авалт хийхдээ маш өндөр үнээр худалдаа авалтууд хийсэн. Сая бас энд улаан сайд хамгийн анхных нь хэн шалгалтын ажлын хэсгийг гаргаад 2 тэр их 80 орчим төгрөгийн бие зөрчил илрүүлээд үүрэг өгчээсэн гэж байна. Энэ дээр бол тодорхой хэмжээний зардлуудыг бол асар хэмжээгээр өсгсөн, хий хоосон бичлэлт хийсэн энэ олон асуудлууд байгаа гэдэг бол дурдчихжээ. Өнгөрсөн хугацааны энэ алдаа завхрал дээр бол янз бүрийн байдлаар хандсан юм шиг л хууль шүүхийн байгууллага. Эндээс бол одоо шинжээч 18 шинжээч ажиллаад нотлох баримттай холбоотой одоо ноцтой асуудлуудын бол хууль шүүхийн байгууллага явуул тэндээ шийдэх ёстой. Тэгэхээр их хурлын хэмжээнд оюутлогын гэрээг үр ашигтай болох асуудлаач анхаарах ёстой. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа давхрал дээр хариуцлага тооцох тэр хохирсон үр дагавруудыг шийдвэрлэх асуудлыг ч гэсэн анхаарч ажиллах ёстой гэсэн байна.